За энэгээр ер нь Европоор идеад байдаг. Гой юмнууд дотроо зардаг жижигэн хөөрхөн дэлгүүрүүд нь байна. дэлгүүрүүд зассан Хоолны байна. газрууд бас байгаа. За тэнд гоё урсж байгаа шоколад, тэрүүгээр хайдуулсан шоколад. Энэ зүүн гарт байгаа юм амар гоё. Амар царайлаг харагддаг. Амар их хүнтэй байна. Энд ийм халаасан вайн байна, тэнд үнэн байна. 8 евро, Baileys hot chocolate 8, hot chocolate 4.50 гэх. За бид хоёр ингээд явж байгаа. Энд бас коток байна. Яа Монголын шиг бол нөгөө нэг гоё хөл бөмбөгийн талбай дээр ингээд айгүй гоё том байдаг та. Энд бол ерөөсөө ийм л жижигхэн байдаг. Ерөнхийдөө айгүй жижигхэн байдаг. Ер нь тэндээс ингээд тэр хөтлөл юм байна. Гэрэл байхгүй. Бага гэрэл нь энд л байна. За энэ чинээс 11 евро. За тест. Гоё юм байна. За одоо тэгвэл дараачих нь амснаа. За. Pork fries авсан 14 евро. Энэс өмнө ануу микрофон алгуулсан. Одоо зөвхөн би микрофонтой би ярьж байна. Тэр сая энүүгээр 2 3 тойрч ингээ газар ширтлээ. Ануугийн микрофон алгуулсан. Одоо ганц микрофонтой би надтай л ярих нь дээ гэж. Галзуу уулгал гэхэд байдаг нэ асыг харж дээр суух гад амар их очрлж байна. Нэг хүний 10 евро гинэ. Пингвинийг хартаа. Сайн байцгаана уу? Камера гинэ мик алдсан хүн одоо яхав дээ. Мик алдсан амьдрал тийм байна. Энэ дээрээс жоохон мик хайх гэж дээшээ гараад ирлээ. За дээрээс уруудж байна. Даблиныг хамгийн дээрээс харлаа. Бараг анх удаа юм өндөрт гарч үзлээ. Дээрээсээ бол өстой амар хөөрхөн гоё харагдчихээн. Гэтэ яг ингээ доороо байхаар ерөөсөө тийм амар гоё биш л байл л да. Амар даарч байна. За Даблины шинэ жил нэг иймэрхүү байна. Уучлаарай жоохон даарж байгаа царайтай. Нэг кул байна. Тэгээд шинэ жилийн нэг хэсэг нэг иймэрхүү байна. Тэгээд зөндөө Christmas market энэ тэнд айгүй их олон байгаа. Тэгээ зарим нь бол хоол. Гэтэ нэг нь манай ажлын хажууханд байгаа. Тийшээ явж магадгүй. Гэтэ бараг явахгүй ч байж магадгүй. Ер нь төстэй л байгаа. Гэтэ энэ бол айгүй дэжгүй л байна. Тэгээд гадаа маш хүйтэн байна. Гадаа хүйтэн байна. Хараа хүйтэн байна. Үлдэж үлээ. Хамгийн дээр нь зогсчлаа. Араад hot chocolate уусан. The next day. Төмсөө үлээх зураа дахиад нэг тойрж ин битоёр. Энд гоо сайхны бүтээгдэхүүнүүд, энд нэг юм эргэлддэг юмнууд. Энэ өөрөө Dublin Castle байгаа. Тэгээ дотор нь юм үзэх мөнгө төлөөд юм үзэж болдог. Юу вэ гэхээр нэг тийм. Юу гэдэг вэ энэ дотор? Бид хоёр үзэж байгаад үзээгүй яг үнэ. Эд хогшил болон арга бүтээгдэхүүн. За бид хоёр болохоор сая уух юм авсан. Нараа болохоор Охара гээд Irish craft
биер гэсэн гэхдээ айгуулаа нөгөө өөр амттай. Би бол нэг ширхэг нэг аяг hot whiskey асан гэхдээ нэг тийм буцсан усан дээр сахар хийгээл лимон хийгээд тэгээд ер нь бол ямар ч вискиний амт байхгүй. Scam. Энэ бол scam. За хоёр морин яриад байсан. Нөгөө төмсөө идэхээс өмнө хүлээх зураа. Өөр улсуудад цас орж яхад энд бороо орж байна. Бид нар бороогоор байсан. Шавраар байсан. Миний үсээ айлгээд. Ой бамбцки байна хараа. Оди шараа. Чиний дээр аргачихлаа. Жоо хаашаа. Энэ болохоор чиз. Энэ дотор төмөс байгаа. Одоо энэ дээр чизээ тавина. Thank you. Амар буцалж ин тий. So we take it, your rooms, we want it all running in there. Any leak goes, and then look at that is just does itself. And that's why I try not to pain it during Төмөс авсан. Энэ бол ингээд төмөс, чиз, тэгээд үрцээ. Энэ болохоор юм caramelized onion гэдэг сонгон. Гэхдээ ийм карамел дарцсан юм уу? Тийм сонгон. Тэгээд амсаж үзье. Чизи хараа. Яа, и пицца та. Анхны амтлагаа үзье. I'm crispy. За, Christmas market-аар явж байгаад гэртээ үрээд ирлээ. За, тэгээд үргэлжлүүлээд Ирландд зарагддаг шинэ жилийн амт тунгуудыг харж байгаа зүгээр нэг бас жоохон чихэр авсан байхгүй юу? Ер нь бол амт тунгууд тэрийг туршиж үзүүлнэ. За, хамгийн ихнийх нь болохоор Sour Snowman нэ. Эрдэн чихэр. Нэг юм хөө. Ийм хоёр өнгөтэй. Харагдаж байна уу? Нэг иймэрхүү. Амар савар бол ерөөсөө биш. Оноо гэдэг яа бүгд юм. Долоо. За дараачих нь болохоор ийм бас адилхан шинэ жилийн зурагтай нэг юм чихэр. Тэр юм уу шоколад юм уу? Milk chocolate гинэ. Энийг хар. Өстө хөөрхөн. Right. Хүүхэд хуурсан юм. Зүгээр л нэрнгээсээ зүгээр л milk chocolate. Тэгээд яж гоё шоколад биш. Нэг тийм гоё шоколад байдаг та. Энэ 10-аас 5-ыг өглөө. Зүгээр нэг онц биш шоколад байна. За дараачих нь болохоор ийм нөгөө нэг таягийн чихэр гэдэг шүү дээ. Яг гоо хэлбэртэй. Хэлбэрийн хувьд бол ийм, өнгөний хувьд бол гоё ягаа. Тэгээд эндээс нэгтгэх юм уу? Эндээс нэгтгэх юм уу? За энд бол баг хамт огт байхгүй. Юу вэ? Strawberry гээг юм уу? Амт нь юусэн алгадаа. Зүгээр л мэдгүй чихэр. Зүгээр л чихэр. Зүгээр ингээд ийм хөөрхөн хэлбэртэй гоё өнгөтэй болохоор л 0.8 өгье. Түүнээс болоод хай. За дараачих нь болохоор нөгөө нэг одооний харангуут ингээд нөгөө нэг Монгол нөгөө нэг уудтай бэлэг өгдөг шүү дээ. Яг тэрэн дотор нэг өвгөн байдаг та. Яг тэр харагдчихээн. Тэрийг хараад авсан юм. За доторх өвөөгийн царайг харъя. Доторх нь бол яг л өвөөгөөрөө байдаг юм шүү. Яг бүр гадаа яг ямар
ууттай байгаагаараа байна байна. Шүдмаа даадгүй. Басаа зүгээр мэлк шоксоос байна. Хөөхөн царайшаа болохоор юу яа? 10-аас 6 уу яа? Өвөө болохоор 6 уу. За дараачих нь болохоор энэ gingerbread өөрөө decorate хийх юм гинэ. За бүгдээрээ та бүхний хэлбэртэй нэг байна. Өвлөө байна, ойлгомжтой. Мэдээж гацуур байна. Энэ нөгөө ямар юу түлээ? Ямар анжел гэдэг юу түлээ? Тасан дээр ингэж ингэдэг. За, миний өвлөө юм бэлэн боллоо. Жохон. Зон бэлэнгүүд мөд нуглаан болоо. Яайч. Тэгээд дараагийн хийсэн нь болохоор ингэж болоо. Тэгээд энийг идэж үзтгий. Гоё агаасаа бохом юм. Хоёр оноо. Баярлалаа. Creative байлаа. За саяны жинжер бол бүр амнаас амтагдчихээн. Бүр ингэ зүгээр жинжер зажилсан юм шиг болж байна. За дараагийн нь болохоор ийм утас дүүний сав. Энэ бол куки биш. Энэ бол зүгээр утас дүүний зав байна. За одоо энийг задлж үзье. Энэ бол яг нөгөө нэг утас дүүний савны ориг хөлбөрнаа. За одоо эндээс нэгэн дээр нь жоохон сахар асгасан байна. Энэ нь болохоор зүгээр шүү дээр юу ч зүгээр л яг ингэ. Энэ бол цааны бичин шиг амтсан. Энэ бол та хамгийн дэжгүй. Энэ л бүгдээрээ 10-аас 8 гоо. За дараачих нь болохоор mini mince pie гинэ. Тэгээ доторх нь болохоор шууд энэ иймэрхүү гадуур нь юмтэй. Би энийг бүр идэж чадахгүй нэ. Юу юм бэ? Зүр юм хөөргөн царайд болохоор зүгээр 1.5 юм яа. Хүн их юм биш үү? За саяны холбоод аимшиг таттай лээ. Эдгээр өөрсдөө эднийг амар дуртай авч идээд идэв. Ингээд л энд ингээд өсөөд эдрийг идээд өссөн бол угаасаа амтан таалагдах байсан байх. Тэгэж нөгөө Монголд өсөөд яг ингээд нөгөө сүүн кремтэй нэг жоохон сүүлэг амттай нэг тийм гой юм дуртай болохоор энэний амтууд дэндүү хурц байна. Бүр амар. Бидний торт мортнууд байна штэ бүр амар сонирн байдаг штэ ингээд зөөр Монгол зардаг төлөө зүр үрийн ч юм уу тортнууд шиг юм гоё сүүн кремтэй тортнууд ер нь байхгүй дэлгүүр үзсэн. Дандаа ингээд тортон дээр ингээд дээр ингээд сахар ингээд хав хатуу сахар шиг юм сонин тортнууд байдаг. Тэгээд аятайхан торт авъя гэх юм бол яг хятад ийм юунууд бейкерийн газруудаар ингээд захиад байгаа гэж арай гайгүй. Түүнээс бол бас биш. За дараачих нь болохоор Christmas pudding гинэ. Энэний том бас байсан байхгүй юм том. Тэгэж том дээр аваа үзгүй шүү гэж бодоод угаасаа юм жижигийг авсан. Нэг иймэрхүү царайтай. За энийг идэхээс өмнө 30 секунд халаагаад идэх юм байна. Эйгүү бол энийг нөгөө ингэж биш ингэж доош нь харуулж тавих хэрэгтэй юм байна. За энийг болохоор 30 секунд халаад юм байна уу гэсэн пэйж нь. Нөгөө Christmas pudding эдний хүмүүс ер нь аярын шууд болохоор баярын өдрүүдээр идэх юм байна. Тэгээд ер нь бол орцыг харсан чинь аг зэргийн хавлуунагаа нэг тийм сонирхсан жимс баймс. Гэхдээ одоо яг өнөрлөх юм бол нэг тийм үзүүн ч юм уу. Тэгээд юу өнөр. Явж амс
Тийм ээ, үзэн байна. Миний бас иддэг юм бас биш байна. Нэг тийм сонь авдтай л амар сахарлаг үзэн байна. Үүнд бол 10-аас 3 оноо өгье. Энэ үнэхээр миний иддэг бинүүд биш ээ. За одоогийн хамгийн сүүлийнх нь юм том юм болсон байгаа. Santa stop here. Энэ бас Java cake л чинь. Cake л гэхиндээ хөөх юм. Энэ хоёрын кекээр хатсан. Хайцсан дотор хайрцаг байгаа мó? Юу вэ? Хинараа. За нэг задлцгаая. 10 ширхэг кейк байгаа гинэ энэ дотроо. Энэ авсан юмнууд юу хамгийн үнэтэй нь ах шүү байсан. Энэ бол дотроо юм байна. Харин идэж боломоор л харагдсан юм да. Бичэн дээр мармелад байдаг штэ. Тэрийг ингээд түрхээд дээр нь жоохон шоколад асгадаг. Их идэлтгүү. Гэтэ энэ донд саяны маяны юмнууд байдаг. Пүдэн халиад бол амттай байна. Гэтэ юу вэ? 6 оноо. Тэгээ энэ дундаас зүгээр хамгийн миний идэж болохгүй амттай юм нь одоо зүгээр юм шиг л. Тэгээд бас mulled wine гэдэг энэ ингээ халаадаг wine. Тэгээд дотор нь ингээ Christmas-аар л зөвхөн гарч ирдэг. Хизээл 2 жилийн өмнө Герман явахад хамгийн анхны влогороо нөгөө энийг ууж ирсэн Герман. Халаасан wine уучихна. За. Cheers. Халуун wine уусан гоё юм уу? Амар амттай. Чигэрдэг байгаа шүү. Тэрний ахин дуртай даач биш ч. Тэгээ одоо болохоор энд ингээ шилтэй зарж идэг. Тэгээд халаагаад дотор нь оранж энэ хийгээд уухаар гэдэггүй. Нэг юм. Ингээд Ирланд бүх хамтдангийн биш гэсэн ер нь бол зүгээр Алди дотор байсан хэдэн хамтдангуудаа сонгоод аваад идлээ. Хайрын хамтдангууд бол bombastic side eye. Not for me. Нэстэ надад зориулдаг байл хамтдангууд байна. Хитрхи их сахартай амар чихэрлэг. Энэ хүмүүс амар чихэрлэг юм дуртай юм шиг. Би бол тийм чихэрлэг юм дуртай л та. Гэхдээ яг ийм төрлийн чихэрлэг биш. Ер нь бол жоохон амтгүй юм байна. Тэгээд энэ хүртэл таамагтай баярлалаа. Лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Энэ чихэрнүүд аль нь ч таалагдсангүй бүгдээрээ хог байлаа, мөнгөний гарц байлаа. За баярлалаа, баяртай. Миний мөнгөний гарцыг үзсэн та нартай баярлалаа.